За бүгдээрээ сайн байцгаана уу? Дараагийн бичлэгэндээ тавтай морил. Огох бид хоёр өнөөдөр их сургуулиудад төдийлөн хүмүүсийн мэдээд байдаг суралц гаргуудын талаар ярилцах болно. За тэгээд бичлэгэндээ орцгоё. Хараа. За хамгийн ихний арга бол Японы улсын засгийн газрын тэтгэлгээр ирэх боломж юм аа. За энэ дотроо хоёр багтана. За хамгийн ихнийх нь болохоор Монгол улсад суугаа Японы улсын элчин сайдын яамнаас зохион байгуулалтыг шалгалтыг өгөөд тэрэндээ тэнцэж чадвал Японы улсад ирээд хэлний бэлтгэл нийцээ сураад тэгээд хүссэн их сургуультай шалгалтаа өгөөд орох боломж нь бүрддэг гэсэн. За тэгэхээр энэ тэтгэлийн яг мөнгөн дүн хэр их байдаг юм бэ? Дотор нь юу агуулдаг гэдгийг сонсцгоё. За тэгэхээр энэ тэтгэлгийн хэмжээ нь сар болгоны хэмжээ нь 117 мянган yen, харин 5 жил суралцаад нийтдээ 7 сая йений мөнгөн дүнээр хэмжигддэг байх нь. За дараачаас нь харин та шалгалт өгж байгаа. Шалгалтын эсэлтийн хураамж нь 17 мянган yen. Дараа нь харин эсэлтийн бас хураамж гэж сургуультай орохдоо өгдөг төлбөр нь бас 300 мянган yen болдог байгаа. За харин дараачаас нь та хэрвээ шалгалтандаа тэнцэх юм бол мэдээж таныг ирэх задлыг дадаг. Энэ ойролцоогоор 125 мянган yen болдог. За харин сургалтын төлбөрийг бас санаа зовох хэрэг байхгүй. Сургалтын төлбөр чинь бас хамт даасан байгаа. Сургалтын төлбөр нь 4 жил суралцаад нийт 2 сая йений мөнгөн дүн дээр тооцогддог байна. За тэгэхээр бүгд энэ бүх мөнгийг засгийн газар дангаараа Mexted одоо та шалгалтандаа тэнцвэл энэ бүгдийг авч чадах нь нийт Монгол мөнгөөр 250 сая төгрөгийн одоо мөнгөн зардал суралцдаг байна. Энэ бол маш гайхалтай. За мэдээж засгийн газраас суралцахаар ирж байгаа хүмүүст бол бүхэл одоо зүйл нь одоо тэтгэлгээр олгогдсон байдаг. Энэ мөнгө нь бол амьдралд яг л таардаг. Яг л бүх сайн хүрэлцээтэй байдаг. Чи яг өөрөө 117 мянган сар авдсан шүү дээ. Тэгээ би бол бас Mexted тэтгэлгээр ирсэн. Тэгээ ер нь бол яг л сайхан амьдралд таараж явдаг. Байрныхаа мөнгөнд төлбөр өгдөг. Хоолныхаа мөнгө ер нь бол бүх юмд л яг л тохирсон. Маш сайн дайггүй тэтгэлэг. За харин Токио болон би бол Акита хотод суралцдаг. Тийм болохоор жоохон хөдөө нутаг болохоор илүү мөнгөний жоохон зардал баг байдаг гэх юм. Харин Токиод жоохон сурдаг бол мэдээж жоохон байрных нь тийм хөрөхгүй байх талтай. Тийм болохоор цагийн ажил, байтоо гэх мэтлэн зүйлүүдийг хийгээд за бас амьдралаа одоо төвшөнгөө нэмж болно гэдэг шиг. За тэгэхээр энэ юуны элчин сайдын яамны шалгалт нь өөрөө маш хүнд шалгалт байдаг. За хэрвээ та бүхний хүсвэл дараагийн дугаар дээр ямар шалгалт авдیں۔ Яаж бэлтгэн гэдэг талаараас хэлж өгч болно. Гэхдээ энэ шалгалтанд ер нь бол тэнцэх маш хэцүү. Маш хэцүү. За та тэнцэхгүй дээ. Ер нь хэцүү. Тэгэхдээ яг тусгаалan бэлддэг тийм материалууд байдаг. Тийм болохоор интернетүүдээс янз бүрийн материалууд бас тусгаал номууд байдаг. Тийм тэр номуудаас бэлдвэл шалгалтаа өгөхөд бол илүү дэмжлэгтэй байдаг. Гэтэл ер нь бол тэнцэхгүйгээд ботчих болно. Тийм болохоор би дараагийн боломжит аргыг хэлж өгмөр байна. Тэр нь дараагийнх нь бол яг энэ Японы улсын засгийн газрын тэтгэлэг элчин сайдын яамнууд дээр зөвхөн байшиж байснаа боловсролын яамнаас за тодорхой хувийг нь их сургуулиудад өөрсдөд нь өгөх. Тэгэхээр Японы их сургуулиуд өөрсдөө хүсэлтээ гаргаад бид нэр засгийн газрын тэтгэлэгт одоо 5 хүүхэд юу тодорхойлж одоо тэтгэлэг болгомоор байна. 10 хүүхэд, 20 хүүхэд гэдэг ингэ сургуулиуд нь хүсэлтээ гаргадаг. Тэгэд Японы улсын боловсролын яамнаас тухайн сургуулиудад ингээд өгөх нь л дээ. Тэгэхээр тэр сургуулиуд нь ямар сургууль гэдгийг би одоо хэлж байгаа. Шууд дэвтэр цаасаа барьж аваад юу бичээрэй. За хэрвээ та байгалийн нөөцтэй холбоотой газар одоо юмар сурмаар байвал Акита их сургууль гэдэг байгаа. За бизнесээр сурмаар байвал Хёгогийн мужийн их сургууль гэж байгаа. За нийгмийн асуудлыг шийдмээр байвал та Токиогийн шинжлэх ухааны их сургууль, Кёотогийн IAP гэдэг хөтөлбөр байна. За өөр дээрэс нь Ritsumeikan их сургууль гэдэг ингээд маш олон сургуулиуд бас байна. За тэгэхээр эдгээр сургуулиудад та шууд өөрөө тэр сургуулийн апплайын системийн дагуу шалгалтаа өгөөд тэнцээд тэр тэнцсэн хүүхдүүд дундаас сонгогдож чадвал нөгөө яг энэ Mexed гээд байгаа содогийн төрөний хэлсэн яг тэр тэтгэлэгтэй ижил тэтгэлгийг авнаа гэсэн. Яг л ижилхэн тэтгэлэг мөнгөний үндсэндээ ижилхэн сургууль болгоныхын програм нь арай ондоо. Тэгээ тийм болохоор энэ тэнцэх магадлал зарим сургуулиудад маш өндөр. Зарим сургуулиуд бүр 50% магадaltaйгаар тэнцэж байгаа. Тэгэхдээ Японы улсын яг нөгөө нэг элчин сайдын яамны шалгалт бол маш цөөхөн 10-аас бага хувиар тэнцэх магадлал. Маш хэцүү шалгалтууд байдаг. Тэгээ математик, физик, англи хэл, япон хэл ер нь л бүхий л чадвар. Эндээс цааш бол бүгд нууц дараагийн дугаараас. Тийм болохоор та бүхэн коммент хэсэгт хүсэж байгаа бас асуултуудаа бичээрэй. Бид бүхэн комментуудыг нээлттэй уншиж байгаа. Тийм болохоор дараагийн дугаар дээр нэмэлтээр та бүхэнд зориулан одоо дугаарууд хийх болно. Тэгэхээр за одоо шууд дараагийнхаа арга руу оръё. Хувийн зардлаар ирэх боломж байна л да. Хувийн зардлаар ирэхэд бас ахаад 2 зам байна. Тэгэхээр эхний зам нь юу гэхээр та Монголд байж байхдаа шалгалтаа өгөөд
тэгээд сургуультай тэнцээд ирэх боломж байгаа. Тэгэхээр энэ яг ямар шаардлага байт юм бэ? Яадаг юм бэ? За тэгэхээр ямар тач Монголдо байжгаад Японд руу ирмээр байгаа тийм энэ төрлийн шалгалтууд гэвэл та ямар тач ярилцлага өгөх хэрэгтэй байдаг. За ярилцлагандаа бас сургуулиудаас хамаарат англиар өгөх үү, японоор өгөх үү тийм тэр бүрчлэн өөр өөр байдаг. За харин Ярилцлага тэгэхээр чинь юугаар өгнө гэсэн үг вэ? ер нь бол гадаад хэлээр онлайнаар өгнө. Мэдээж онлайнаар очиж Японд ирэхгүйгээр Монголоос өгнө гэдэг маш том давуу талтай байдаг. За тэгээд дээрэс нь ер нь бол Японы хэлний болон англи хэлний тодорхой хэмжээний шаардлага хангах хэрэгтэй байдаг. За дээрэс нь 10 жилийн дүн чинь ахлах ангийн чинь дүн ер нь бол бас 3.5 голчин 4-өөс одоо 3.5-аас дээш байх хэрэгтэй. Тийм их шаардлагууд байдаг. За тийм. За дээрэс нь бас Японы яг ийш иживэн Honryugaku шиг ингээд байгаа. Тэгэхээр тэрийг өгөөд тэрэн дээр бас өндөр оноо авсан байх шаардлагатай гэдэг сургуулиуд байсан. Тэгэхээр энэ бүгд сургуулиудаас шалтгаалаад өөр. Тэгээ Японы сургуулиуд одоо би яг нөгөө сургуулиуд дээр шахалт хийдэг ажил хийж байгаа болохоор би яаж юу ч хаад байна гэхээр та нар энэ системийг жоох ихсгээч. Бүх факультет руугаа оруулж өгөөч. Заавал оюутнуудыг гадаадаас ирүүлэхгүйгээр шалгалтыг нь одоо авдаг болмоор байна. Онлайн хөгжсөн байна. Энийг одоо ингээ ашиглаа яа да. Яа тэгэхээр монголчууд бол амархан 125 мянган ойролцооныг 1-2 сая төгрөгөнд ирээд Японд шалгалт өгч болдог бол Африкаас ирж байгаа ч юм уу, Бразилаас ирж байгаа хүүхдүүд чинь тий барыг ээж аавынхаа бүтэн 2 3 жил 4 5 жил цугласан бүх мөнгөөр ирээд авах аюу хэцүү. Тийм болохоор Японы засгийн газрын зүгээс сургуулиудад тийм шахалт хийж байгаа. Энэ маш том боломж. Японд ирэхгүйгээр маш бага гаргаад шалгалтаа өгөх боломж байгаа гэсэн үг. За, үргэлжлүүлээд хоёр дахь арга нь юу вэ гэхээр та Японд ирээд шалгалт өгдөг. За тэгэхээр Япон руу аялын визээр аялын визийг одоо нэртэйцсэндээ би нэг шалгалт өгч байгаа юм аа гэдгийг хэлээд тэгээд тэр аялын визийн дагуу ирээд шалгалтаа өгдөг. За тэгэхээр энэ шалгалт нь 12 сараас 2 сарын хооронд ерөнхийдөө явагддаг. Сургууль болгон өөр өөр гэсэн хуваартай. Тэгээд хүүхдүүд нь яг тэр тухайн хотод очиод тухайн сургууль кампус дээр очиод тэгээд шалгалтаа өгдөг. Тэгэхээр энд нэг сул тал байгаа нь та маш их хэрэгсэл гарч шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ аялын зардал, ирээд эндээ байрлах зардлаа. Тэгээд нэг давуу тал нь юу гэхээр та яг нэг суралцмаар байгаа тэр сургуулаа боддоор харах боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө 2 3 сургууль шалгалт өгч байгаа тохиолдолд хүүхдүүд ирчээд яадаг вэ гэхээр энэ кампус нь гоё юм бэлээ. Энэ илүү дулаах юм бэлээ. Энэ ийм гоё хүмүүстэй юм бэлээ гэдэг ч юм уу. Энэ кампусын надад энэ хотынх нь энэ таалагдсан гэдэг. Тэрийг мэдчих боломжтой байдаг болохоор ирээд өгөхөд бас их давуу тал үүсдэг л дээ. Хүүхдүүд яг эргэлзээд ирдэг. Эренгуутаа яг кампус руу ороод сургуулийнхаа үүдээр хөл тавиал гоё юм байна. Тэгэл яг хөө маш олон төрлийн одоо уус аргууд байгаа. Тэгээд Японд нь ирээд шалгалтаа өгөөд бас арай орчин мэдрэгдэх ч юм уу те. Японых нь одоо тэр соёл нь гэх юм уу, зааж байгаа тэр арга барилууд гэх юм уу, тэрийг нь шууд мэдрээд за тэгээд шууд шалгалтаа өгчөж болно гэдэг тийм арга байгаа. За тэгээд сүүлийн үед харин нэг хэцүү юм нь юу болсон бэхээр өмнө нь 1-2 сар шалгалтаа өгчөөд 3 сарын визтэй тэрэндээ багтаагаад шууд нөгөө нэг дараагийн оюутныхаа суралцах визийг аваад амьдралаа үргэлжлүүлэх боломжтой байдаг гэсэн бол Японы гадаад дэвтлийн яамнаас тэрийг нь хориглочихсон. Шалгалтаа өгчөө заавал нэг удаа руугаа хараад тэгээд сургуультай тэнцэх юм бол ахаад нөгөө нэг визнийхээ материалыг хөдөлтөд сурах виз аваад ирнэ гэсэн үг. Тэр энэ яаж юм гэхээр Япон руу аялах зорилготой ирсэн бол аялал харь тэгээд суралцах виз аваад ирээд. Өмнө 10 жилийн өмнө л хүмүүс яадаг байсан бэхээр аялын виз дээрээ дундаасаа сургалтын виз аваад ингээд хөрвүүлчдэг байсан байна шүү дээ. Үлдчихдэг байсан. Тэгвэл гот одоо нөгөө нэг яг тэр үед ирж исэн ээж аав нар одоо хүүхдүүдээ явуулахаа бэлдэж байгаа. Өөр шигээ санаваа. Үгүй шүү. Тийм байж л ээж аавтай хэлээрээ энэ өөрчлөгдсөн шүү. Энэ маш анхаарамжтай зүйл. За одоо сүүлээсээ хоёр дахь арга байгаа. За энэ юу вэ гэхээр та бүхэн хэлний бэлтгэлээр ирэх боломжтой. За хэлний бэлтгэлээр ихээр чи чамд хамгийн түрүүнд яг юу орж ирж байна вэ? За хэлний бэлтгэлээр ирэх маш олон одоо зуурчилдаг компаниуд байдаг л да. За тэгээд компаниудад одоо өөрийнхөө материалыг бэлдүүлж өгөөд за тэгээд бас тодорхой хэмжээний мөнгөн одоо дүн төлөх хэрэгтэй байдаг. За угаасаа ямар нэгэн тэтгэлэг байхгүй. Тийм болохоор хувийн зардлаараа одоо тэр компанида мөнгө төлөөд тэр хэлний бэлтгэлийнхаа бас сургуулийнхаа мөнгийг төлөөд Япондо бас виза ингэ бүрдүүлээд ирдэг байгаа. За ирчээд бас яг ажил бас хийж болдог. Манайд бас тийм найзууд байдаг байсан. Тэгээд ажиллаа хийнгээ бас суралцаад явах бүрэн боломжтой байдаг шүү. Тэгэхээр яг энэ яг содоо хэлж байгаа тэр компани гэдэг нь Монголд байгаа тийм Японы хэлний сургалтын төвүүд бас зөндөө байгаа. Тэр тэднээр ингээд зуршилдаг. Тэгэхээр тэд нар нөгөө нэг материалыг чинь бүрдүүлэхээс эхлүүлээд бүх юм чинь ингээд хамтдаа бэлдэж өгдөг. За энэ дээр яагаад тийм компаниуд заавал хэрэг болоод идэг вэ гэхээр хэлний бэлтгэлээр ирэхэд
виз бүртгүүлэлт, виз гаралт нь маш хэцүү байдаг. Айгүй олон хүүхдүүд ундаг. Яа тэгэхээр өөр орны хүүхдүүд зөвхөн Монгол биш өөр орны хүүхдүүд гэсэндээ тэр зөвхөн нөгөө Японд виз аваад ирээд харахын тулд нөгөө хэлний бэлтгэлсэн. Яа тэр энэ хямдхан байдаг байхгүй. Тэгээд мань нөхдүүд ирчээр ингээ харлаад алан болчдөг. Тэрнээс л Японы гадаад байдлын яам тэрийг чангадчихсан юм аа. Хэлний бэлтгэл ярьж байгаа яг үнэхээр хэлээ сурах гэдэг нь үү. Ардаа тэр нөгөө сургалтын төлбөрөөр төлөх боломж нь байгаа мó үгүй юу гэд ээж аав чинь 2 3 4 5 сарын нөгөө нэг банкны хуулгад орчуулж барьдаг гэж бодохгүй бүр тэр маш хэцүү. За өөрөөр бас шууд Монголын тэр юуг дамжуулахгүйгээр одоо тэр хоёр тарга нь болохоор шууд Японы хэлний одоо тэр сургуулиуд руу холбогдоод аплайдаад өөрөө материалаа бүрдүүлээд өөрөө визээ хөөцөлдөд ингээд ордог их болоод бас байна. Тэгэхээр тэр нь яг өөрөө маш сайн чанд байх ч юм уу эсвэл энд хэнийг сурж исэн материал бүрдүүлж исэн хэнийг таньдаг бол тэр хүмүүсээс тусламж авчих боломжтой. Энэ тохиолдолд зуучлалын хөлс нь орохгүй болохоор маш удаан хямдардаг. За яагаад би бас тэр хэлний сургуулиудаас зуучлалын хөлсөө тийм зарим нь өндөр тавиад байна гэдэгтээ би гайхаж байгаа. Яагаад тэгэхээр энэ Монголд байгаа хэлний сургуулиуд Японд хэлний сургууль руу зуучласнараа энэ Япон сургуулиас олно шимтгэл мөнгө авдаг байхгүй. Яа тэгэхээр өөрийнхөө сургуульд хүүхд болж иж байна гэдэг утгаараа нэг Японы Монголд байгаа тэр баялаг сургуулиуд мөнгө өгдөг. Тэгтэл зарим сургуулиуд нь тэр мөнгөн дээр нэмээд хүүхдээс аягүй их мөнгө авдаг. Тэр энэ бас жоохон лөөр байх магадaltaй. Сайн шалгаарай. Зарим сургуулиуд бол яг боддоор тийм маш скамад бас маш гарч байгаа зардлаа авдаг бол зарим сургууль бол бүр хэд дахин давуулаад ингээд аваад байд. Энэ бас жоохон муухай явдаа шүү. Өөр дээр нөгөө хэлээ сургаж ийн гэж сургалтынхаа төлбөр аавна, материал бүрдүүлнэ гэж мөнгө аавна. Тийм гутаа нөгөө цаад Япон сургуулиас мөнгө аавна. Тэгэхээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тийм болохоор ялтчгүй материал одоо очиж зурчилж байгаа компанитайгаа маш сайн одоо тэр компаниас маш сайн судалж үзэж байгаарай гэж одоо хүсмээр байна. За бас дээрэс нь миний зүгээс бас хэлмээр байгаа зүйл гэвэл за хэрвээ та хэлний бэлтгэрээр ирвэл бас яаж бакалавр руугаа орох вэ гэж бас гайхаж магадгүй. Мэдээж бас Японд байгаа учраас хэлнийхээ бэлтгэлийг суралцж явах үедээ за дундаас нь ч юм уу одоо бас Японд байгаа сургуулиудад аплайд гэжтэй өөрийн одоо тэр материалуудаа бүрдүүлж өгснөд бас сургуульд орох бүрэн боломжтой байдаг шүү. Гэтэ ер нь бол бас жоохон хэцүү байдаг. Яг гэвэл бас хэлний одоо шаардлагууд ч гэх юм уу тийм тэтгэлэг болтоход бол бас жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ яг энэ хэлний сургуулиудаа ирээ явж хахад биш нэг сургуулиудаа ирээ явж хахад хэлний сургуулиас ингэж орж байгаа хүүхдийн тоо бидний одоо тооцоолж ирсэн бол маш бага байна гэдэг яриануд их гардаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө хэлний сургуульд байгаа хүүхдүүд маань мэдээлэл тутамгаас болоод эсгэд амархан тэр сургуулиудыг сонгож бас шалгалтаа өгөхгүйгээр унжаа тохиолдол зөндөө байна. Тийм болохоор дараас хэлний сургуулийн хүүхдэд зориулсан бас дугаараас тусна хий гэж бодож байна. За ингээд дээрэс нь нэмээд сонингийн тэтгэлэг гэж таах юм бас сонссон баг тий. За энэ яадаг вэ гэдгийг чи мэдгүй сонсч ирсэн. Ер нь бол бас баг сонсдог. За сонингийн тэтгэлгээр ирнэ гэдэг бол яг тэтгэлэг мэдээж олно. Гэхдээ хажуугаар нь одоо сонинд тарааж мөнгө болдог. Одоо баятаа үед ч юм уу тийм юм хийж олонгоо хэлний бэлтгэл сурдаг юм. Тийм хэлний бэлтгэл сурган. Тэгээ зарим нэг жил 2 жил гээд ингээд 2.5 жил гээд ингээд сурдаг. Тэгээ нөгөө нэг өглөөнөөс ахвалал ажиллаад өдрөөс ажиллаад тэгэл оройн иш дунтаал тэгэл өдөр нь хичээл ингээд ороод маш их юм чанга ачаалттай байдаг. Гэхдээ тэндээс гараад ирсэн хүүхд айгууд юм сэтгэл ятд болцсон юм шиг санагддаг. Маш бас юм сонирхолтой тэтгэлэг байгаа. За ингээд хамгийн сүүлийн бонус. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгчийн илгээлт 2800 тэтгэлэг юм аа. Хөрс өх. За тэгэхээр энэ тэтгэлэг өнгөрсөн жилээс эхлүүлээд Японыг өөрийнхөө үндэсэндээ нэмсэн байлээ. За тэгэхээр өнгөрсөн жилээс эхлүүлээд 1 жилийн хугацаанд шүтээс дээр Япон хэлний 1 жилийн бэлтгэл хийсэн 20 орчим хүүхэд байгаа гэж сонссон. Тэгээд эдгээр хүүхдүүд нь Японд ирээд ахаад 1-ээс 1.5 жил хэлээ сураад тэгээд тэрнийхээ дараа Японы сургуулиуд ингээд аплайдад явах тийм боломж бас байгаа юм билээ. Тэгэхээр энэ тэтгэлийн хэмжээ нь сар болгон ойролцоогоор нэг 60,000 yen буюу засгийн газрын тэтгэлгээс 2 дахин бага мөнгө өгж байгаа. Гэхдээ энэ тэтгэлгээр бол юуцаа амжиргааны зардлаа дөнгөн данган бас дийлчих боломжтой. Гэхдээ мэдээж дээрээс нь цагийн ажил хийвэл хилцэн сайжрахаас гадна мөнгө болоод явах боломжтой. Сургалтын төлбөрийг бүрэн даана. Дээрээс нь байрны эзэн зардлыг бас даах юм билээ. Тэгэхээр эх жил ч гэсэндээ энэ тэтгэлэг үргэлжлүүлсэн ерөнхийлөгчийг байх хугацаанд 3 жил боломжийн тэтгэлэг байна. Боломжийн тэтгэлэг. Гэхдээ нэг сул тал байгаа. За энийг бас хэлэхөө гэж бодсноо боллоо энэ болсон. За тэгээ хэрвээ хүсэж байвал бас комент хэвчээж. Миний зүгээс бас нэг нэмэх нэг зүйл байна. За бас
нэмэг 2 дээр нэмэх 2 хөтөлбөр гэж Монголын их сургуулиуд байгаад байдаг шүү дээ. За ингээд шүтээс ч юм уу те. Монголын их сургуулиудад 2 жил эхний 2 жилдээ суралцчаад тэгээ хэрвээс сургуулаас ямар нэгэн ийм хөтөлбөрүүд зарлвал 2 жил Монголтой 2 жил Японд ч юм уу те. Тиймэрхүү хөтөлбөрүүд бас байдаг учраас сургуулиудынхаа тэр ямар нэгэн памфлетүүд тэр цаасууд зардлын самбаруудыг бас шалгах бити мартаарай. За тэгээд бас мэдээж интернетээр одоо дүүрэн маш олон мэдээллүүд байдаг. Тийм болохоор одоо Японы элчин сайдын яам вебсайт гэх мэтлэн зүйлүүд маш олон байдаг учраас бас үнэхээр явахыг хүсэж байвал мэдээллүүд бол маш олон байдаг шүү гэж хэлмээр байна. За энэ мэтчлэн биднэрт маш олон боломж Японд байна. Энэ боломжууд нэмэгдэж, хасагдаж 9 шид болж байгаа. Тийм болохоор илүү их мэдээлэлтэй, апдейттэй байхыг хүсвэл манай сувгийг subscribe хийгээд лайк дараад нөгөө нэг юм хонх байгаа шүү дээ. Тэрийгээ дараад үлдээчээрэй. Бид хоёроос үе сонирхолтой мэдээлэл те гой боломжууд те Монгол хүнд тохиромжтой гой боломжууд гарч ирэл бас шортс дээр бас оруулаад явах тийм магадлал байгаа. Тийм болохоор айлуулах subscribe хийгээд бид нартай хамт байгаарай гэж хүсье. За эцэст нь комент та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд баг багаар хариулаад заримынх нь өсөлтийг шууд биелүүлээд явсан байгаа тийм бид хоёр эхний дугаар дээр юуг ярьсан. Японд ирэх харамшилтгааныг ярьсан. Тэгээд тэрний дор Японоос зогтох харамшилтгаа хэлээч гэсэн бид хоёр шууд бичээл оруулсан байгаа. Тэр дугаарыг бас эргээд сонсоорой гэж хүсэж байна. За тэгээд дараагийн дугаар олцлаа. Тэр баяртай. хараараа.